За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Биологи ухааны гүнзгийрсэн сургуультай 14 дугаар сургуулийн биологийн багш хөтөрчлөө манай. За та бүхэндээ дараах суралцахуун зорилтын хүрээнд мэдлэгийг түгээхээр зорилоо. За 10.11-ийн А бактерийн онцлог шинжит тулгуурлан биотехнологи генийн инженерчлэлийн салбар үүсгэн болохыг тайлбарлах. 10.11-ийн Д генетик инженерчлэлийн үе шатуудыг хялбар түвшинд загварчлан тодорхойлох. 12.8-ийн А Recombinant DNA-ийн технологи буюу генетик инженерчлэлийн тухай ойлголтыг бактери ашиглан хүний инсулин үйлдвэрлэх жишээгээр тайлбарлах гэсэн 10-12 дугаар ангийн суралцахуун зорилтуудыг уялдуулан бактерийн эсээс инсулин гарган авах гэсэн сэдвээр мэдлэг түгээхийг зорилоо. За ашиглагдах түлхүүр өгнүүд бактери, инсулин, вектор плазмид, recombinant DNA, биотехнологи, генийн инженерчлэл, лигаза энзим, рестриктаза энзим зэрэг үгнүүдийг ашиглана. За биотехнологи ба генийн инженерчлэлийн хөгжлөөс товчхон дурдах юм бол эртний, сонгодог, орчин үе гэсэн 3 түвшинд авч үздэг. Эртний үед нь монголчуудын эртээр үеэс уламжлагдаж ирсэн айраг эсгэх орн мөн шар айраг үйлдвэрлэх, архи үйлдвэрлэх зэрэг орноо. За сонгодог үеэс нь товчхон дурдах юм бол цагаан цэцгэнд хүчний эсрэг вакциныг гаргаж авсан, Луи Пастерийн дарс яагаад эсэлдэг болохыг тайлбарласан, пенициллин үйлдвэрлэж эхэлсэн зэрэг бол сонгодог үед нь ордог. За орчин үед нь бол бидний сайн мэдэх пенициллин хүмүүс хамарнаа. За энэ нь болохоор хөөксөн мөгнөөс гаргаж авдаг. За амин хүчил ферментийн цех хөргөний мөг ашиглан бид нар талах ба боорцог зэрэгүүдийг хийдэг байгаа. За мөгөн цэрэг нийлэгжүүлэх замаар гарган авсан антибиотик тарианууд, за хүүхдийн хүнс буюу сокийг бол пектиназа энзим ашиглан гаргадаг. За генийн инженерчлэлийн аргаар гаргаа авсан хүний инсулин, за битц тэсвэртэй ургамал, хөлдөөсөн хүний эсүүд, нэр бэлгийн эс, өндгөн эс гэх мэт бол орчин үед нь бол хамаардаг байна. За мөн бидний сайн мэдэх бас тараг эсгэж уух зэрэг нь бол бас биотехнологийн арга юм аа. За биотехнологи бол олон салбар шинжилгээ ухаанд ашигладаг. Өөрөөр хэлэх юм бол биотехнологи гэж юу хэлэх вэ гэхээр амьд биеийг ашиглан хүний хэрэгцээ сонирхолд нийцсэн бүтээгдэхүүн гарган авахыг хэлдэг. За генийн инженерчлэл гэдэг нь болохоор трансген амьтдыг гаргаж авах, хүний хэрэгцээнд нийцсэн трансген амьтдыг гарган авах аргыг хэлнэ. За биотехнологиг бол олон салбар шинжилгээ ухаанд хэрэглэдэг байна. За анагаах ухаан, газар тариалан, мал аж ахуй, молекул биологи, химийн инженерчлэл зэрэг олон салбар шинжилгээ ухаанууд ашигладаг. За тэгэхээр инсулин гэдээ ярихаар та бүхэн инсулин маань хүний яг хаана байдаг вэ гэдэг бол 9 дугаар ангид үтсэн. За 12 хуруу гүцний ард ходоодны доор байрлах нойр бочирхайн бол инсулин даавар байдаг. Нойр бочирхайн маань өөрөө бас гадаад ба дотоод шуурлын үүргийг гүйцэтгэдэг. За энэ томруулаад харах юм бол нойр бочирхайн маань ацинусис, Лангергансын арал гэсэн хоёр бүтцээс тогтож байна. За тэгвэл та бүхнээс нэг асуултыг асууя. Ацинусис, Лангергансын арал хоёрын алинаас нь инсулин даавар ялгардаг вэ? За мэдээж Лангергансын арлын бета-эсээс инсулин даавар ялгардаг байгаа. За альфа-эсээс нь глюкоген даавар. Энэ хоёр эсээс дотоод шүүрлийн хэсэг нь болох инсулин глюкоген даавар ялгардаг. Ацинус эсээс нь гадаад шүүрлийн хэсэг болох энзимүүд ялгардаг байгаа. За тэгвэл хүний цуснд глюкозын хэмжээ нэмэгдэх юм бол яах вэ гэхээр инсулин даавар ялгарч нойр булчирхайн бета-эсээс инсулин даавар ялгарч глюкозыг глюкоген болтлон задлж хүний элэг булчинд хадгалдаг. За хэрвээ хүний цуснд эргээд глюкозын хэмжээ багасаад ирэх юм бол элэг ба булчингаас маань альфа-эсээс ялгарах глюкоген даавар маань ялгарч элэг булчинд нөөцлөгдсөн глюкогеныг
глюкоз болгон задлж цусанд эргүүлж оруулдаг байна. За тэгвэл инсулин давар дутагдах юм бол ямар өвчин тусдаг вэ гэсэн асуултыг та бүхнээс асууя. За мэдээж чихрийн шижин өвчин. Ямар тохиолдолд чихрийн шижин өвчин үүсэх вэ гэхээр удамшлын тохиолдол байж болно. Бас бусад шалтгаан байгаа. Тэгэхээр хүний цуснд байх энэ глюкозын хэмжээ нэмэгдэх юм бол инсулин даавар ялгарч доктортой хэмжээнд нь байлгах ёстой байтал инсулин дааврын маань ялгарах хэвийн үйл ажиллагаа алдагдсанаас болж чихрийн шижин өвчин туснаа. Тэгвэл бид нэр чихрийн шижин өвчин тусах юм бол хүлж хүрэх, эд эрхнээс тариулах хүртэл аюултай байдаг. За үүнийг эдгэх нэг арга бол инсулины хэмжээг нэмэгдүүлэх. Хүний бие өөрөө хангалттай хэмжээгээр нийлэгжүүлж чадахгүй байгаа учраас бид нар яах вэ гэхээр гаднаас оруулах шаардлагатай болно. Гаднаас оруулахын тулд эрдэмтэд бол гахаа ба хүрнээс бол инсулиныг гаргаж авч байсан байна. За гаргаж авч хүнд тарихад бол хүнд харшил өгч байсан. За нэг хүний жилд хэрэглэх инсулиныг гаргаж авахын тулд 16 гахны нойр булчирхайг хэрэглэж байсан. За мөн үүнээс гадна 100 г инсулиныг гаргаж авахд 400 орчим үхрийн нойр булчирхай хэрэглэдэг ч юм уу. Гэх мэт олон амьтдыг бас нотлох хэрэг гарч байсан. За хажуугаар нь мөн бас хүнд харшил өгч байсан. Тийм учраас энэ хоёр амьтнаас гарган авах аргыг ерөнхийд нь зогсоогоод бэх. Ерөөсөө инсулиныг хүнээс л гаргаж авах боломжтой байна гэж судлаачид үзээд тэгээд бактерийг ашигласан. За бактери маань өөрөө онцлог шинжтэй. Та бүхэн бол мэдж байгаа. За хоёр давхар мембрантай, эсийн мембран гэсэн хоёр хэсэгтэй. За энэ цаграг хэлбэртэй харагдаж байгаа нь бол энэ вектор плазмид гэж хэлдэг. Үүнийг яагаад вектор плазмид гэдэг вэ гэхээр зөөж нөгөө бактери шилжүүлэн суулгах боломжтой байдаг учраас бол үүнийг вектор плазмид гэж нэрлэсэн. За үүнээс гадна бас хоромсон бас цитоплазмид нь бас чөлөөтэй хөвж байдаг гэдгийг бол та нар мэдэх хаа. За хэрвээ чихрийн шижин өвчин тусах юм бол дараах шинж тэмдгүүд илэрдэг. За чихрийн шижин өвчин маань бас 3 зэрэглэлтэй байдаг. За жишээ нь байнга хядрах, ойрхон ших, ам цангах, шарах эдгрэхгүй байх. За хөлийн үзүүр мэдээ алдах, хараа муудах зэрэг. Энэ бол архах үед бол бас илэрх шинж тэмдэг нь бол зарим нь байна. За цөмөрөө инсулин гарган авах технологийн талаар ярилцъя. За инсулин гарган авахын тулд эхлээд хүний нойр булчирхайн эсийн альфа бета-с ялгарх уу гэдгээ бол та бүхэн мэдж байгаа учраас бета-с ялгарх инсулины мэдээлэл эрхийг ялгаж авна гэсэн. За нөгөө талаас нь юу хэрэгтэй вэ гэхээр бактери хэрэгтэй. За ингээд бактери болон хромосомын хүний инсулиныг агуулсан хромосомын хэсгийг таниад бид нар тайрах хэрэгтэй болно. Тайрахын тулд хаач энзим хэрэгтэй. За хаач энзимийг та бүхэн бол үтсэн байхаа. Хаач энзимийг өөрөөр рестриктазын энзим гэдэг. Энэ маань ДНХ-ийн 4-өөс 6 нуклеотидыг таньж очоод ойролцоо хэсгээр нь тайрдаг байгаа. За та бүхэнд хүснэгтэр энэ төгөөмөл хэрэглэгддэг энзимүүдийг, тасдагч энзимүүдийг харуулсан байна. За жишээ нь широколи энэ маань болохоор гуанин аденин гуанины хооронд тайрдаг байна. За тайрахтаа ямар хэлбэртэй тайрж байгааг та нар бас ажиглаарай. За бамаш манас гуанин гуанины дундуур бас тайрдаг байна. Гэхдээ бас ямар хэлбэрээр тайрж байна энийг бас ажиглаарай. За хамгийн сүүлд нь Brevi bacterium albidum маань болохоор гуанин цитозин гуаны дундуур тайрдаг. За гэхдээ дээрх тасдагч энзимүүдээс бас өөр хэлбэрээр тайрж байгаа гэдгийг анзаарч хараарай. За дараа жишээгээр харуулъя. За широколи маань болохоор гуанин аденины хоорондоор тайрдаг гэж хэлсэн. За энэ маань болохоор
ямар хэлбэрийн тайралт вэ гэхээр үүнийг наалдамхаа төгсгөл гэж хэлдэг. За эсма А энзим маань болохоор мухар төгсгөл үүсгэж тайрна. За тэгвэл тасдагч энзим маань ямар хоёр хэлбэрээр тайрдаг байх нь гэхээр мухар болон наалдамхаа төгсгөлөөр тайрдаг. За бүгдээрээ тэгвэл хүний нойр ухааны эс болон бактерийн эсийг наалдамхаа төгсгөл үүсгдэг стриктаза энзимээр тайръя гэж бодъё. За тэгэх юм бол энэ дээрх хүсдэгтэнд байгаа тасдагч энзимүүдийн аль нь ч байж болно. За цөмөрөө Escherichia coli энзимээр тайръя гэж бодъё. За хүний нойр булчирхан эсээс яг ямар хэсгийг нь тайрж авах вэ гэхээр энэ транслац явуулах чадвартай мэдээллийн хэгийг тайрж авна. За бүгдээрээ 11 дугаар ангид бол транслац гэдэг хичээлийг бол сэтгэл өгсөн байгаа. За тайраад ангууд яах вэ гэхээр за мухар төгсгөл үүсгэж тайрсан ДНХ-нүүд хоорондоо транспираци энзимийн тусламжтай холбогддог. Харин наалдамхаа төгсгөл үүсгэсэн энзимүүд наалдамхаа төгсгөл үүсгэсэн ДНХ-г бол лигаза энзим холбодог. За тэгвэл энэ эс үсэг дээр юу авах вэ гэхээр бид нойр ухааны эс буюу Т хэсгийг Escherichia coli гэдэг стриктаза энзимээр тасдаж авсан. За тэгвэл бактерийн вектор плазмидыг яах вэ гэхээр тайрж тасдаж хаяхгүй. За зөвхөн стриктаза энзимээр тасдна. За тэгэд энэ дунд байгаа зайд нь бүгдээрээ хүний инсулины хэсгийг холбоно. За холбохын тулд бид Escherichia coli-гээр тайрсан. За тэгвэл ямар энзим энд хэрэгтэй болох вэ? За мэдээж лигаза энзимийн тусламжтай энэ хоёрын хооронд нь холбоно. За холбонгот энэ бактери болон хүний нойр булчирхан эсийг агуулсан нэг плазмид гараад ирж байна, тийм ээ. Энийг бол recombinant ДНХ буюу релиз ДНХ гэж хэлж байгаа. За энэ релиз ДНХ-г бид нар одоо шууд тэжээлт орчинд хийгээд инсулин гаргаад авах боломжгүй. За тэгэхээр яах вэ гэхээр бид нар эргээд энэ recombinant ДНХ бактерийн эс рүү оруулна. За бактерийн эс рүү оруулахын тулд шууд оруулчихгүй. Тэгэхэд бол яах вэ гэхээр recombinant ДНХ-г бактерийн эс рүү оруулах ерөнхийд хэдэн арга байдаг. За жишээ нь химийн арга, эсийн ханы бактерийн эсийн ханы нэвтрүүлэх чанарыг химийн бүтээгдэхүүнээр үйлчилж нэмэгдүүлэх. За эсвэл электропореза буюу цахилгаангүйдэл үүсгэж нүх үүсгэж оруулах, эсвэл буудах зэрэг янз янзын аргууд байдаг. За цөмөрөө электропорезын арга ашиглаж оруулъя гэж бодъё. Тэгэх юм бол эсийн хананд recombinant ДНХ орох нүкс үүснэ. Тэгэнгүүт бактери эс рүү оруулчих нь байна. За тэгвэл энд релиз бактери өсчлээ, тийм ээ. Бактерийн эс дотор хүний инсулиныг агуулсан ийм релиз бактери үүссэн. Одоо бид нар энийг яах вэ гэхээр өсгөрлөнө. Өсгөрлөж одоо инсулиныг хангалттай хэмжээгээр гаргаж авахын тулд өсгөрлөнө. За өсгөрлөхийн тулд бид нар антибиотик бүхий тэжээлт орчинд байна. За антибиотик гэхээр одоо жишээ нь пенициллин байж болно, тетрациклин байж болно. За тэгээд антибиотик бүхий орчинд ингээд энэхүү бактерийг өсгөрлөхөөр хоёр бүгдээрээ инсулиныг агуулсан бактери байх боломжгүй. За антибиотик тэсвэргүүнүүд нь үхээд антибиотик тэсвэртээнүүд нь бинар хаваагдлаар 20 минут тутамд хуваагдаж одоо түрүүнд хэлсэн 400 орчим мөхрөөс 100 г инсулин гаргаж авдаг байсан бол 500 литр бактериас 100 г инсулин гаргаа авах боломжтой байдаг. За тэгэхээр энэ цагаанаар тэмдэглэснүүд нь бол recombinant вектор агуулж буй бактери байна. Буюу одоо биднэрт хэрэгтэй байгаа инсулин агуулсан бактери гэсэн үг. За тэгвэл цэнхрээр тэмдэглэснүүд нь бол одоо бидний инсулиныг
агуулгагүй хэсэг байна. За тэгээд үүнийг ферментерт ус хүрлөөд тэгээд хатаагаад яг инсулинээ гаргаж аавна. За энэ инсулинээ гаргаад авсан байна. За одоогийн байдлаар бол 420 гаруй сая одоо чихрийн шичинтэй хүн байгаа гэж үздэг. За эдгээрт бол дандаа энэ хүн инсулиныг тарьдаг. Тэгэхээр инсулиныг гаргаж авахын тулд одоо биотехнологи болон генийн шинжилгээний аргыг ашигладаг байна. За яагаад бактериас заавал гаргаж авч байна гэхээр за хөр болон гахаанаас гаргаж авсан чинь яасан блэ? За хүнд харшил өгсөн. За тэгэд их хэмжээний одоо хөр болон гахааг бас амийг нь бас хоригдуулах нөхцөл бүрдэж байгаа тийм ээ. За тэгвэл бактериас гаргаж авахын ямар давуу талтай вэ гэхээр за нэгт бактери маань маш хурдан үрждэг гэдгийг бол та нар мэднэ. 20 минут тутамд бинар хоглоос маш хурдцтай үрждэг, мөн жижиг хэмжээтэй. За эдийн засагт мөн хэмнэлттэй учраас бактерийн эсээс инсулиныг гаргаж авдаг. Мөн хүнд харшил үүсгэдэг давуу талтай байна. За бүгдээрээ нэг дасгал ажиллая. Генийн инженерчлэлийн үе шатыг зөв дараалалд оруулна. За 1 генийг структураци энзимээр геномоос таслан авна. Бактерийн плазмидыг энзимээр нээн. Генийг плазмидд суулгана. Бактерийг ферментэд хийж өсгөрлөн. Ирлиц плазмидыг бактерид оруулна. Хүний инсулины генийг таньж тодорхойлно. Бактерийн инсулиныг үүсгэнэ. Бактери инсулиныг үүсгэнэ. За үүнийг зөв дараалалд оруулаарай хүүхдүүдээ. За түрүүн ДНХ инсулин гаргаж авах технологиг ярьсан учраас та бүхэн бол амархан хийсэн баха. За нэгт мэдээж хүний инсулины генийг таньж тодорхойлно. За нойр болжирхаан бета хэсгээс инсулин ялгарна тийм ээ. За үүнээс ямар хэсгийг нь тайрж авах вэ гэхээр трансляци явуулах чадвартай метилэрийн хэгийг нь структураци энзимээр тайрж авна гэсэн тийм ээ. За хоёрт нь генийг структураци энзимээр геномоос таслан авдаг байна. Хоёрт бактерийн плазмидыг энзимээр нээн. Дараа нь генийг плазмидд суулгана. Ирлиц плазмидыг бактерид оруулна. Бактерийг ферментерт хийж өсгөрлөнө. За хамгийн сүүлд нь мэдээж нөгөө бактери маань инсулиныг үүсгэж эхлэх нь байна. За та бүхэн одоо гэртээ генийн технологийн аргаар хүний инсулиныг хэрхэн гаргаж авах үе шатуудыг харуулсан зургийг ажиглаад тоонуудын оронд тохирох хүчүүдийг нэрлээрэй. За анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.